Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох Дээд үлгэр арва ахаа яаж мэдвэ? тэр үлгэрийг олно гэж амлцгаах уу? Тэгээд компьютераараа хиймэл оюун ухаан үүсгээд Яг юундаас олоод уурлаад байгааг нь мэдчих юмсан те? заах нь энд үлгэрийн ертөнц шиг харагддаг хиймэл ертөнц үүсгэсэн байгаа. Хиймэл оюун ухаан бол оюун ухааны өрсөлдөөнд их дуртай. Тэгэхээр та нар оюун ухааны тоглоомнуудаар өрсөлдөхийг санал болгоорой. Анхаарал нь сарнсан үед ах нь та нарыг маш хурдан татаж аваад хиймэл үлгэрээ хаагаад барьчихна шүү дээ. За үлгэр маань уншиж эхлэх гэж ах шиг байна да. Жинхэнэ үлгэр биш үсттэй. Басраа. Тэрнийг хиймэл оюун ухаанууд мэдэх шаардлагагүй шүү дээ. Оо, тийм. За, үлгэрээ сонсцгоё. Эртээ үрдийн цагт эгдүүтэй нэгэн хураг байж гинэ. Тэр хураг уулын дээгүүр явж, ургаан модон дунд явж, урсгал голыг гатлан уртаа талыг давн яв. Яг яах гээд яваад байгаа юм бэ? Басраа. За, шори. Гэхдээ араа залхуурсан байна уу юу? Одоо харж байгаарай. Бараг чон гарч ирэндээ. Тэгтэл тэр үеэр уулын цаана чон, урсгал голын дундаас чон гэнэтхэн чон гарч иржээ. Тэр Яалтчгүй. Чон гарч ирж байдаг шүү. За манайхаа. Хүй, түртэ оролтоо. За, хураг маань аюулд орох үедээ бүгдээрээ хайж олох уу да хөө? Тийм байна шүү. За, ийшээ алах уу да найзуудаа? Жүжиглэж байгаа юм шиг яриха болцгоо л доо. Тэр уулын цаана яваа юм болоо да хөө. бараг тийм байх та найзуудаа. Тийшээ бүгдээрээ алхаад явах уу да айн хөө зээ. Тэгцгээдээ хөө. Оо. Би алхахдаа гараа яаж алхдаг үлээ манайхаа? Би бас сандраад байна. Ингэж алхдаг үсттэй. Хүүе над гараа буулгацгаагаад алхал та. Сонио алцгаагаад ах юм. Би чинь ингэж алхдаг баха. Урагшаа хараад алхаач ээ. Оо. За, хураг маань хаана яван бол доо хөө? Харин тийм ээ. Хурдхан л олох юмсан да. Өдий дугна олдмоор юм? Харин тийм ээ. Хүй! Яна, нөгөө дөрөв. Юу хийж яван болоо? Яг төлөвлөсний дагуу. Оо, юу вэ? Юу хийж яваа юм бэ? За та нар дахин тултгаар орж ирвүү.
Хей! Басрушка юу вэ? Бамбар орхиод ирцгээсэн байсны чинь хараад хүрээд ирлээ. Яна! За наад Нарутогоос суулахад түр байж. Та нар тийм л ухаантай юм бол мэдлэгээрээ нэг уралдаад үзвэл яаж ийн? Мэдлэгээрээ? Юуны мэдлэгээр? Математик байвал ямар вэ? Бид нар компьютероос бүтсэн хиймэл оюун ухаанууд шүү дээ. Тоогоор өрсөлдөхдөө итгэлтэй байна уу? Оо. Тэгвэл үндэсний үг хэрэглэлийн мэдлэгээрээ өрсөлдөцгөөх үү? Яг ямар үг хэрэглэл гэж? За, имэйлийн талаар ярьцгаая. Имэйл ээ? Тийм шүү, имэйл. За, имэйл юу юунаас бүтдэг талаар мэдлэгээ уралдуулчих уу? Зөв нэршлиг нь хэлээд тэрнийгээ хаана нь ордгийг нь хэлбэл оноо авна. Эхлэх үү? Та нар ч хамгийн ухаантай ингэж байгаагүй билүү? Тийм. За тэгэлтэй. За, имэйлийн мод. Хүн суудаг мод. Имэйлийг Мартан хамт бэхэлдэг 2 уяа. Гү шүү. Яг зөв нэршлиг нь хэлэх ёстой шүү. Олон жирм гэдэг юм шүү дээ. Жирм нь зөв талын буюу морины зүүн талынх нь уяа. Олм нь бол буруу тал буюу баруун талынх нь аралтай уяа юм шүү дээ. Имэйлийн модны урд хойд бүрэг. Ураг шааж болоход хамгаалдаг модон хэсэг. Тийм, ганцэг. За тэгвэл имэйлэнд хэдэн ганцэг байдаг вэ? Урд болон хойд талдаа гээд нийт 8 ганцэг байдаг шүү дээ. Тохом гүлэн гэж мэдхүү. Тохом гэдэг нь имэйл гүлэм хоёрын хооронд ордог жиргэвч хэсгийн юм шүү дээ. Харин энэ бол гүлэм. За тэгээд дөрөөсөр дөрөө холбоо гэж байна. Дөрөө гэдэг нь хөлөө тавьж явдаг төмөр. Дөрөөсөр гэдэг нь имэйлээс дөрөөг холбон барьсан суран холбоо. Дөрөө холбоо гэхээр баруун зүүн дөрөөгөө холбон барьдаг сур юм шүү дээ. Бүр имэйлийн чимэг даруулга гэд ярмаарсан. Дааж та нар мэдгүй юм шиг байна да. Сураадав. Монгол хүн байна да. Болсон шүү, арваха. Биднийг аваарай. Хүй, юу болдно? Энэ чих үлгэр биш байна. Яна, биднийг барих нэ. Яна, энэ дөрвийг өвдөхгүй бицтэй. Зүгээрээ эднийг виртуал ертөнцид тусгаарлан барих гэж байгаа юм. Үгүй! Яна! Oh no!
байхгүй юу? Ойрхон байлаа шүү. Бид хавхных наргыг олчих шиг боллоо. Бид илүү хүчтэй болохоор дахин уулзнаа. Тийм шүү. Илүү хүчтэй болж байгаад уулзахгүй бол ийм хавханд орох магадлал өндөр юм байна шүү. Хэсэгтээ санаа зовлтгүй дээ. Сайхан аялцгаа. Харин дээд үлгэрийг хэн дөрүүлж болохоо харцгаая. Хей! Арваха! Биднийг мартаагүй үсттэй. Удахгүй уулзъя. Яа! Хайрхан байлаа шүү. Тэглээ. Анх зохион бүтээхэд яг над шиг харагддаг байсан юм. Одоо та хэд маань үлгэрээр аялж байгаа болохоор та хэдийн дүр төрхтэй болцгооч дээ. За яадаг ч хэсэгтээ санаа зовхгүй үлгэрээрээ сайхан аялъя дөө. Сэтгэл амар. Тийм шүү. Сайхан аялцгаая. Та нар маань дээд үлгэрийг олох талаар мэдхийг хүсэхгүй байна гэж юу? Харвааха. Гэтэ бид нар дээд үлгэрийг л олох гэж үлгэрүүдээр аялаагүй юм шүү дээ. Үлгэрийн ертөнц адал явдал бусдад туслах гэд тэр бүхэн маань л сайхан шүү дээ. Дээд үлгэрийг адал явдлаар аялаж яваад олвол сайхан л байна. Гэхдээ бид заавал хамгийн чухал хүслээ биелүүлэх гэж аялаж байгаа биш шүү дээ. Найзуудтайгаа хамт аялаж, шинэ найзуудтай болж сургамжтай зүйлсийг сурч авч байгаа маань хамгийн сайхан зүйл шүү дээ. Тийм болохоор юу болох талаар, мөн яаж дээд үлгэрийг олох талаар бидэнд битгий хэлээрэй. Арвааха. Мундаг хөөхтөд шүү. Ахын та нараараа бахархаж байна. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүдч байна. Атгачин хармагсын амнаас хэрхэн яаж мудран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү? За, сайн байцгаана уу найзуудаа? Сайн уу? Сайн уу маза? Сайн байна уу? Арра сүртэй мэдчлээд байна уу да? Гоём зааж өгөх гэж байгаа юм чинь гоё л мэдлэн шүү дээ. За тийм дээ. Өнөөдөр биднэрт ямар аюулгүй байдлын талаар танилцуулах гэж байна да. За, бүгдээрээ эргэн тойрноо ажиглаад юун талаар ярих гэж байгааг хэлээрэй. Замын аюулгүй байдлын талаар уу? Oh, yes. За, би маш хурдтай ярих дуртай тул анхааралтай сонсоорой. За, нэгт аав ээжтэй машина хөдлөхийн өмнө эргэн тойрноо. Мөн машин доогуурхаа маш сайн шалгах гэж сануулаарай. Окей. Хоёрт хэрвээ 10 нас хүрээгүй бол заавал том хүнтэй хөдөлсөн зам гарах ёстой шүү. Окей. Улаан гэрэл бол зогсох. Шар гэрэл бол Анхаарах. ногоон гэрэл бол явах. Урамтай байна да. Суудлын бүсийг заавал зөөх ёстой шүү. Бага насны хүүхэд байвал зориултын судал дээр заавал суух юм шүү дээ. Ойлголоо. Машин явж байхад цонхоор болон лүгний цонхоор гараа гаргах, толгоогоо бүр гаргаж болохгүй шүү. Ойлголоо. Машин хөдөлгөөнд явж байхад хаалганы түгжээнд хурж болохгүй шүү. Ойлголоо. За тэгээд дараагийн ажил бол аав юм уу, ээж нь ч юм уу, ах эгч чинь ядарчихсан явж байвал битгий машин барь гэж сануулаарай. Ойлголоо. Ойлгосон бол яма да.